Хей, юу яцхан залуусаа. Өнөөдөр бүгдээрээ ховсогч болон өвлийн төрөл гэдэг зүйлийн талаар ярилцсан. За, эдгээр сэйлэр үдчихэж байгаа ойлголтуудыг та анхандаа маш сайн ойлгож чадах юм бол дараа дараагийн програмчлалын хэл сурахад чинь их төхөн байдаг. Яагаад гэвэл сэйлэр үдчихэж байгаа эдгээр ойлголтууд ихэнх програмчлалын хэл дээр давхцдаг. Гэхдээ бичиглэлийн хувьд жоохон өөр байдаг. За, өнөөдөр хичээлээ бүгдээр эхлүүлцгээе. За, хэдүүлээ 10 жилийнхаа нэг баруун дур сүмжийг хальт саная. За, бид нар математик хичээл дээр тэгштгэл боддог байсан. За, тэгштгэлийг бодохдоо бид нэр x гэсэн одоо ховсогчид ямар утга оногдож байгаа вэ гэдгийг бодож олдог. За тэгэхээр програмчлалын хэлэнд ховсогч гэдэг маань үүнтэй нэлээд өстэй. Бид нар ховсогчийг өөр дөр ямар нэгэн утга агуулдаг юм агуулгач сав гэж төсөөлж болдог. За үнэр харагдж байгаа цэнгэр хүрээ маань ховсогч. За энэ хүрээний дотор байгаа 2 гэдэг маань энэ ховсогчийг агуулж байгаа утга. За x гэдэг маань энэ ховсогчийн маань нэр гэж төрсөлж болно. За тэгвэл өгөгдлийн төрөл гэж вэ? Саний жишээн дээр байсан шиг x ховсогч маань өөр дөр бүхэл тоон төрлийг бүхэл тоонуудыг агуулж болно. За эсвэл бутархан тоонуудыг агуулж болно. За програмчлалын хэлэн дээр нэг өөр байдаг нь ховсогч маань зөвхөн тоо утга гэлтгүү ийм тэмдэгтүүдийг өөр дөр агуулж болдог. За тэмдэгт гэдэг нь яг нэг ширхэг тэмдэгтээ хэлж байгаа. За нэг буюу түүнээс олон тэмдэгт болоод ирэхээр тэмдэгт мөр гэсэн ийм тусдаа өгөгдлийн төрөл болоо авчдаг. За гэх мэтчлэн маш олон ийм өгөгдлийн төрлүүд C хэлэн дээр маань байдаг. За энэ өгөгдлийн төрөл болгон өөрсдийн гэсэн онцлог шин чанар бүтцтэй. За өнөөдөр ихтэй хэдүүлээ хамгийн ихний энгийн өгөгдлийн төрлүүдийг үзнэ. За C-ийн дээр маань бүхэл тоог int гэж тэмдэглэдэг. Бутархан тоон төрлөө float гэж тэмдэглэдэг. За тэмдэгт төрлүүдээ бол char гэж тэмдэглэнэ. Тэмдэгт төмөр төрлийг string гэж тэмдэглэдэг. Гэхдээ C-ийн дээр маань энэ string гэсэн өгөгдлийн төрөл маань байдаггүй. Гэхдээ бид энэ тэмдэгт төмөртөө яаж ажиллах вэ гэдгийг дараагийн хичээл дээр илүү үзээ явна. За ховсогчийг зарлахдаа C-ийн дээр яг энэ дэр харагдж байгаа бүтцийн дагуу зарлах ёстой. За хамгийн түрүүнд data type буюу өгөгдлийн төрлөө бид нар бичиж өгнө. За түүний араас ховсогчийнхаа нэрийг оноож өгнө. За энэ ховсогчийн нэр бол бид нар юу ч оноож өгсөн болно. Хүснээр оноож өгч болдог. За тухайн ховсогчтой утгаа оноож өгөхдөө ховсогчийн нэрийн ардаас шууд тэнцвүүгийн тэмдэг. Тэгээ шууд ховсогч утгаа оноочдөг. За тэгээ C-ийн дээр бичигдсэн мөр болгон маань цэг таслаар төгсөх ёстой. За яг энэ жишээний хувьд бол age гэдэг нэртэй int төрөлтэй буюу бүхэл тоон төрөлтэй энэ ховсогч 20 гэсэн тоог агуулж байна гэдгийг дүрсэлсэн байна. За ховсогчаа зарлаад утга онохдоо бид нэр хоёр аргаар оноож болдог. За эхнийх нь бол хамгийн ихний мөрөн дээрээ ховсогчаа зарлж өгнө. За дараагийн мөрөн дээрээ тухайн зарласан ховсогчтой утга оноож өгдөг бол хоёр дахь арга нь түрүүний слайдны жишээн дээр байсан шиг энэ хоёр үйлдэлээ хоёулангийн нэг мөрөн зэрэг хийждэг. Ховсогчаа зарлаад шууд утга оноод өгчдөг. За одоо бүгдээ түрүүний үздсэн ховсогч өглийн төрлөксөн ойлголтыг ашиглаад за яг жинхнээсээ C хэлээр код бичиж туршиж үзье. За дэвсийг нэгээд бүгдээ код эхнээс нь бичиж үзье. За өмнөх хичээл дээр үздсэн include гэсэн түлхүүр үгийг ашиглаад за бидэнд хэрэг болох файл буюу сангаа дуудлаа. За үүнээс цааш бид нэг сан дуудах гэж нийлж явж байна. За дараа нь програмын маань эхлэл буюу main функцээ бичиж өгнө. За одоо бүгдээ ховсогч зарлахдаа хамгийн түрүүнд өглийн төрлөө бичлээ гэж үзсэн. За тэгээ int төрөлтэй гэж зарлая. За ховсогчийн нэрээ бол яаж өгөх болох учраас за би бол A гэж нэрлэж ховсогчаа. За ховсогчтой утга оноох хоёр аргийнхаа эхний аргаар бүгдээ утга оноож үзье. За A ховсогчаа зарласан учраас доор нь тухайн ховсогчтой за нэг гэсэн утга оноож өгж болно. За эсвэл хоёр дахь аргаар нь буюу шууд энэ ховсогчийн хойно нэг гэд өгж болдог. За тэгэхээр код маань тексттэй харагдахгүйднээс бүгдээ эхний аргаар нь явъя. За А хөвсөгчтэй бид утга оноодсон юм чинь одоо тухайн хөвсөгчийн утгаа дэлгэцэнд хэвлж хардаг програм бичээ. За тэгэхээр тул өмнөх хичээл дээр мөн үзсэнчлэн printf гэдэг команд буюу printf гэсэн функцээ дуудаж ажиллуулна. За энэ функцээр дэлгэцэнд юм хэвлэхдээ бид нэр хоёр хашилт авдаг. За энэ хашилтын дунд нөө дэлгэцэнд хэвлэх текст бичиж өгдөг байгаа. За утга бол гэдэг ингээд бичиж үзье. За ингээд нэг үр дүнг харчаа. За харах юм бол бидний консоль цохон дээр маань утга бол гэж хэвсэн байна. За одоо яг миний гарах гээд байгаа үр дүн бол ийм зүйлийг би гарах гээд байгаа. Утга бол гिचээд. За энэ бидний дээр зарлж өгсөн А хавцагчийн утга буюу шууд нэг гэж энэ дэлгэцэн дээр яг ийм мөрийг хэвлэхийг хүсэж байгаа. За ингэж хэлэхдээ бүгдээ printf гэсэн команд руугаа буцаад орно. За энэ хоёр хашилтын цэгийн ард нь очиж жагаад нэг зүйлийг бид нэмж өгнө. За таслал аваад тухайн хэвлэж байгаа ховсогчийнхаа нэрийг бичиж өгнө. За жишээ нь бид нар А ховсогчийг бичих байгаа учраас А гэсэн ховсогчийнхаа нэрийг бичлээ.
За энэ А хувьсгчийн маань утга хаана бичигдэх вэ гэдгээ бид нар ингэж зааж өгдөг. Хувь D. За энэ команд маань яаж ажиллах вэ гэхээр А хувьсгчийн утгыг энэ хувь D гэсэн энэний оронд бичнэ шүү гэж компьютер маань ажилладаг гэсэн үг. Тэгэхээр А хувьсгчийн маань утга буюу 1 гэсэн утга маань шууд энэ хувь D-г оронд ингэ бичигчлээ гэсэн үг. За тэгэхээр яг бидний доор бичсэн шиг бидний хүсэж байгаа үр дүнгийг хэвлэж харуулах хэрэгтэй. За ингээд ажиллал үзье. За утга бол 1. За ямар ч зөв ажиллаж байна. Одоо тэгвэл хэдүүлээ хуцаж байгаа утгаас солиод үзэл да. 1 биш. За 22. За утга бол 22. За бүгдээрээ ямар ч амжилтаар хувьсаж зарлаад утгааг оноогоод тэр хувьсагчид дэлгэцэнд харуулж чадлаа. За ер нь энэ хувь гэдэг бол за энд ямар нэгэн хувьсагч утга бичиж байгаа шүү гэдгээ таниулдаг. За энэ хойдлын D гэсэн үсэг нь энэ хувьсагч маань int төрөлтэй бүхэл тоо бичих гээд байгаа шүү гэдгийг одоо таниулдаг гэсэн үг. За одоо бүгдээрээ int биш одоо float төрөл ашиглаж үзье л да. Float төрөл маань бутгай тоо өөртөө агуулж чадна. Тэгэхээр 22.5 гэсэн утгыг энэ хувьсагчтай өглөө. За float төрөлтэй хувьсагчид дэлгэцэнд харуулахдаа нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй. Бид нар одоо бол хувь D биш хувь F гэж бичнэ. За F гэж байгаа нь болохоор за бид нар нэг float төрөлтэй хувьсагч дэлгэцэнд бичиж байгаа шүү гэдгийг одоо танилж өгч байгаа гэж ойлгож байна. За энэ хойдлын хувьсагчийн нэр маань бол хэвээрээ бид нар хувьсагчийн нэрийг ерөөс өөрчлөөгүй зөвхөн үглийн төрлийг л өөрчилсөн. За одоо энийг дэлгэцэнд харах юм бол утга бол 22.5. За хойдлолд нь бахан бутархаан ийм тэгүүдийг автоматар энэ маань код маань нэмээд өгч байгаа. За одоо тэгвэл хэдүүл ингэж үзье л да. Буцаад энэ төрөл рүү очие. Бид нар А хувьсагчийн энэ төрлөгийг зарласан мөртлөө энэ дээр бутархаатай өгөөд үзүүл яах вэ? Уг нь мал энэ төрөлтэй хувьсагч нь зөвхөн одоо бүхэл тоог л өөртөө агуулах ёстой. За гэхдээ хэдүүлээ хүчээр юм 22.5 гэсэн юм утга өгөөд үзэл да бутархаатай. За ингээд харах юм бол за утга бол 22 гэж байгаа. За энэ маань яагаад ийм болчихвоо гэхээр за бидний анхандаа А хувьсагч маань энэ төрлөгийг зарлалцсан учраас бидний онож өгсөн утга буюу 22.5 гэсэн тооны бүхэл хэсгийг авчиж байгаа гэсэн. Тэгэхээр 22.5 гэсэн тооны бүхэл хэсэг нь өөрөө 22 учраас А хувьсагчид маань 22 гэсэн тоог л оногдож байгаа. За тэгвэл утгаа өөрчлөлт үзье л да. Тэгээ 2.8 гэж үзье. За ингэ харах юм бол мөн л түнчлэн 2.8 гэсэн тооны бүхэл хэсэг буюу 2 гэсэн тоог л А хувьсагчид оноогоод өгч байгаа. За тэгэхээр бид нар хувьсагчид бутархаатай өгч байгаа бол зайлшгүй float гэсэн юм төрлөөр задлах хэрэгтэй шүү. Хэрвээ int гээд өгчих юм бол бидний утгыг маань дутуу аваад байна тий. Бид нар 2.8-ыг өгмөр байгаа ч гэсэн хэрвээ энэ маань энэ төрөлтэй бол зөвхөн 2 гэсэн энэ утгыг л аваад байгаа. Тэгэхээр энэ зүйлээс болж одоо маш их алдаа гардаг учраас энэ зүйлээр анхаарах хэрэгтэй. За одоо бүгдээрээ Charles төрөлтэй зарлж үзье. Charles төрөл маань өөрө тэмдэг агуулдаг. За Charles төрөлтэй хувьсагчид утга оноохтой арай өөр. Бид нэр текст энэ дээр текст бичихтэй ийм хоёр хашилтанд донд бичдэг байсан бол бид нар тэмдэгт бичихтэй зөвхөн нэг хашилтанд бичдэг. За нэг хашилт бичээд за одоо энэ дунд утга оноохыг хүссэн тэмдэгтээ оруулж өгч болно. За Z гэсэн тэмдэгтийг бид нар А хувьсагчтай харуулъя. За тэгээд char төрөлтэй хувьсагчид хэлсэн харуулахдаа бас энэ хувь D-г өөрчлөлөө. Бид нар хувь C болох хэвээр. За C маань одоо char буюу тэмдэгт хэвлэж байгаа шүү гэдгийг таниулж байгаа. За хэвлээ харах юм бол утга бол Z. За хэрвээ бид нар Z биш за 1 гэсэн тэмдэгт өгвөл яах вэ? За 1 гэсэн тэмдэгтийг өгөх юм бол энэ А хувьсагч маань одоо тоо агуулж байгаа юу, тэмдэгт агуулж байгаа юу? За энэ маань 1 гэсэн маань тоо биш, тэмдэгт агуулж байгаа А хувьсагч маань. За энэ маань юугаар ялгагдчих юм бэ гэхээр бид нар энэ ийм хашилтанд бичсэн байгаа учраас энэ маань нэг маань тэмдэгт болчтой гэсэн. Тэгэхээр энэ маань тоо биш. За энийг хэвлээ харах юм бол за утга бол 1 гэж байна тий. За яг энэ консоль цогон дээр харах юм бол бид нар бол нэгийг яг тэмдэгт өнө тоо өнө гэдгийг бол ялгаж чадахгүй. Гэхдээ код харах юм бол бид нэр нэгт А гэсэн хувьсагч маань өөрөө char төрөлтэй. Хоёрт бид нар утга оноож өгөхдөө 1 гэдгээ хашилтанд донд бичиж байгаа учраас нэг маань одоо бол тэмдэгт шүү гэж компьютер маань таньж байгаа. За бүр хүнд очижээ. Тэгэлээ одоо нэг ийм төрөл үзье л да. Хоёр ийм төрөлтэй хувьсагч зарлаад тэр хоёр хувьсагчийнхаа нийлбэр нь хэвж харуулдаг код бич үзье. За тэгхийн тулд бид нэр хоёр хувьсагч хэрэг болно. За ижлэхэн төрөлтэй олон хувьсагч зарлах хэрэг гарах юм бол шууд нэг мөрөнд бүгдийг зарлж болдог. Жишээ нь энэ төрөлтэй А хувьсагч за мөн нэмээд Б хувьсагч зарлажээ.
Тэгэхээр энэ BA гэсэн нэртэй хоёр хувьцагч маань хоёулаа л ийм төрөлтэй гэсэн. За бүгдээ A гэсэн хувьцагчдаа 1 гэсэн тоо ногоод B гэсэн хувьцагчдаа за 5 гэсэн тоо ногч. Одоо энэ хоёр хувьцагчдаа хооронд нь нэмээд нийлбэрийн дэлгэцэнд харуулдаг код бичинд бол бид нэр буцаа printf руу очно. За бид нар A хувьцагчийн утгыг хэвлэжсэн бол одоо A хувьцагчийн утга дээрээ B хувьцагчийн утгыг нэмээд нийлбэр нь энд харуулна гэсэн код болчихно гэсэн. За A хувьцагч дээр B хувьцагчийг нэмээд гарсан хариу маань одоо энэ хувьдыг орно бичигдэнэ. За үр дүнг нь харж л да. За утга бол 6. За ямарсан амжилттай A B хувьцагчийн хооронд нь нэмээд утгыг хэвлэж харуулж чадлаа. За нэмж болж байгаа тэгвэл хасчихсан болно те. Тэр юм маань юу болох вэ гэхээр A-аас хасдаг нь B гэсэн код маань за A-гийн утга маань 1 байгаа. Хасдаг нь B-гийн утга маань 5 байгаа учраас хасдаг нь 5 болчихно. Тэгэхээр хариу маань хасах 4 буюу энэ хасах 4 гэсэн тоог энэ хувьдыг оронд л хэвлэж харуулдаг байгаа. Ер нь цаана бол яг ийм их зарчмаар ажилладаг гэж болж байна. За хасахаа үр дүнг нь хараад үзье. Утга бол хасах 4. За ямарсан зүг хассан байна. За тоог нэмэхдээ бас өөр аргаас нэмж болно. За бүгдээрээ өөр аргаар нэмж үзье. Одоо тэгвэл энэ нэмэх үйлдэлээ бид нэр printf гэсэн функц дотроо хийхгүйгээр бүр гадаа нь тусдаа бүрэнд хийж өгнө. За бид энэ A B гэсэн хувьцагчаа нэмээд хариуг нь өөр дахиад хувьцагчид хадгалах шаардлага гарч байгаа. За тийм учраас тэр хариуг хадгалдаг нийлбэр гэсэн юм хувьцагч дээр нь зарлж байна. Бидний одоо 3 дахь хувьцагч өөр хувьцагч. За тэр нийлбэр гэсэн хувьцагчтай ямар утга оноод өгөх вэ гэхээр нөгөө төрөний A B хоёрынхоо нийлбэрийг хадгалж байгаа. За тэгэхээр энэ код маань ажиллахдаа A хувьцагчийн маань утга 1 байгаа. Нэмдэг нь B хувьцагчийн маань утга 5 байгаа. Нэмдэг 5. Энэ хоёрын нийлбэр нь 6 буюу нийлбэр тэмцүү 6 гэсэн ийм кодтой яг ижилхэн 6 гэсэн утгыг бид нэр нийлбэр гэсэн хувьцагчид хадгалж байгаа гэсэн үг. За тэгээд дэлгэцэнд харуулахдаа энэ нөгөө нийлбэр гэсэн хувьцагчаар харуулчихна. Тэгэл нийлбэр гэсэн хувьцагчийн маань утгыг дэлгэцэнд энэ хувьдыг орно хэвлэх ёстой. За утга бол 6. За гэх мэтчлэн эдгээр математик үйлдэлүүдийг одоо энэ мэтчлэн хийж болдог. За дараагийн хичээлээр энэ математик үйлдэлүүдийг би илүү дэлгэрэнгүй заана. За өнөөдөр бүгдээ хувьцагч гэдэг зүйлийн талаар үзээд, за өгөглийн төрлийн талаар үзээд эдгээрийг ашиглаад өөрсдөө хувьцагчийг зарлаж утга оноож, за нэмж хасч үзлээ. За би нэмээд хоёр өгөглийн төрлийг тайлбарлая. Long болон double төрөл. За long өгөглийн төрөл нь энэ төрөлтэй адилхан бүхэл тоог хадгалдаг бол double төрөл нь float төрөлтэй бутгаан утгуудыг өөр дээр агуулдаг. За гэхдээ эдгээр ялгаа нь юу вэ гэхээр тухайн өгөглийн төрлөөр зарласан хувьцагчийн маань агуулж чадах тоон хязгаараас хамаардаг. Жишээ нь энэ өгөглийн төрлөлтөд зарласан хувьцагч маань зөвхөн хасах 2 тэрбумаас нэмэх 2 тэрбум гэсэн энэ хүртэлх тоог өөр дээр агуулах боломжтой. Одоо багтаамж нь гэсэн үг энэ төрлийн. За тэгвэл бид нэр энэ кодон дээрээ 3 тэрбум гэсэн тоог ашиглах хэрэг болвол яах вэ? Энэ маань энэ төрлийн агуулж чадах тоон хязгаараас давж байгаа учраас бид нэр long гэсэн юм өөр өгөглийн төрлийг ашигладаг. За энэхүү long төрөл маань өөр дөрөв бүхэл тоог агуулах хэдий ч агуулж чадах тоо хэмжээ нь бол энэ төрлөөс бүр хэд дахин том тоонуудыг өөр дээр агуулах боломжтой. Илүү багтаамж өндөртэй гэж ойлгож байна. За double төрөл маань яг үүнтэй адилхан float төрлийн хязгаараас давсан том утгуудыг double төрөл маань өөр дээр хадгалдаг. За та бүхэн магадгүй нэг асуулт төрж магадгүй л дээ. Ер нь яагаад заавал ийм олон өгөглийн төрөл байгаад байгаа юм бэ? За энэ маань яг хэд хэдэн шалтгаантай. За эхнийх нь гэх юм бол бид эхэнд дурдсан шиг эдгээр өгөглийн төрөл маань өөрснөө гэсэн онцлог шинж чанар бүтцтэй байдаг. Тэгэхээр тэр ялгаатай шинж чанаруудыг ашиглаж кодоо бичих нь илүү үр ашигтай байдаг учраас ингэж олон өгөглийн төрөл болгож хуваагаад байгаа. За хоёр дахь юм бол эдгээр өгөглийн төрлүүд маань бүгд бидний үндсэн санах буюу RAM дээр эзэлдэг хэмжээгээрээ бас өөр өөр. За гэх мэтчлээ ийм шалтгаанаас болж ийм олон өгөглийн төрлүүд болгож хувааж кодоо бичдэг. За төгсгөл та нар түрүүний үтсэн одоо код бичиж дурсан жишээг дагаад за char өгөглийн төрөлтэй хувьсч дээр яг ижилхэн char өгөглийн төрөлтэй хувьсч нэмэнгүүт үр дүн ямар гарах вэ? За эсвэл бүр char өгөглийн төрөл дээр энэ төрлийг нэмээд үзвэл float төрөл дээр char төрлийг нэмээд үзвэл утга нь ямар арга гарч ийнэ гэдгийг гэртээ туршаад үзээрэй. За өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсан баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа баяр та.